Okay. Hi. За. Би өнөөдөр уг нь бичлэг хийх төлөвлөгөөгүй байсан. Тэгээд өнөөдөр хичээл маань ороогүй. Гэтэ өрөөндөө өдөржингөө ер нь бол унтлаа. Тэгээд өлсөд 7-Eleven ороод им кола аваад энэ болохоор ванильтай юутай чи битээ одоо. Ванильтай тэгээд өчигдрийн ууж үзсэн колатайгаа ирцүүлээд ууж үзье гэж бодоод тэгээд гинт би яг бичлэгээ хийхээр шийдчихлээ. Тэгээд би болохоор орой хоол хийж идэнэ гэж тооцоолоод сүртэй амир идэх юм аагүй. 7-Eleven авдаг сэндвич авсан. Энэ болохоор утсан дахиад нэг мах тай сэндвич. Тийм авчтай, өндөгтэй, энэ бас өндөгтэй. Өнөөдөр дахиад махын жоохон баг харагдаж ах шиг байна. Тэгээд энэ попкорн дэх авсан байгаа. Тэгээд бас цэлцэгдүүр авсан. Би цэлцэгдүүрэнд амар дуртай. Тэгээд өдөржингөө юу ч хийдэг баахан. Унтлаа. Өглөө намайг энд утсан дээр мэдээлэл ирээд сэндвич нэг заавал 3-аар нэгддэг. Гоё. Өглөө утсан дээр мэдээлэл ирээд газар хөдлөлтийн гинтийн аюулын бэлтгэлийн мессеж ирээд тэрнээс олдс ирээд тэгээд эргэж унтсан. Тэрнээс өмнө болохоор хар дарж мараад жоохон нэг сайн бас унтч чадсангүй. Утсан дахин юм бахан бүр аим гоё. Дахин байсан байна. Би андуурсан байна. Яг үзэж өгөх гэжсэн. Попкорн татлан нугатай. Арай жоох их халуун нугатай ч юм уу. Кологон задлцгаая. За энэ бол яг ихнээсээ ванильтай пепси өнөрт гэж байна. Тэр ванильтай юм чи ваниль өнөрт гэж яах вэ? Урагшаа. Энэ аюу цэвэрхэн амттай байна.
Өчигдрийн Oriental Color бодвол амт нь айгүй тийм цэвэрхэн байна. Юу дан ванильтай болохоор тэгж байгаа юм уу? Цэвэрхэн би яг энэ цэвэрхэн гэдэг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна л да. Oriental болохоор айгүй тийм ялуун байсан. Жохон нялуун байсан заяа. Тэгээд дээрээс нэг юм Oreo-ных нь амт амтагдаад. Энэ болохоор айгүй тийм зөвхөн ганцхан ванильтай болохоор айгүй цэвэрхэн. Тийм ялуурах юм байхгүй. Ер нь баг энгийн колоноос энэ гоё юм. Өчигдрийнх энэ хоёрыг харьцуул гэвэл би энийг сонгоно. Гэхдээ гаднах үзмжээрээ бол өчигдрийнх нь сонгоно. Энэ болохоор юм 600 мл-тэй. Хүслийн колоноос арай жоохон том. Үнэтэй гоё амттай байна. Энэ аваа тэгээ бас гахамхтай нэг үүдэг. Тэр нь бас амар гоё. Амар том гахамхтай. Бүрийн том. Шарсан гахамхтай. Яа. Өсөж өгөх гэдэг юм шиг байсан чи идсэн чи бас цадаад байгаа юм бах та. Энэ болохоор халуун ногоо нэрэх юм аа. Гэтэ идэж чадахгүй юм бол байхгүй. Халуун ногоо нь жоо. Дахиад найгүй. Чушо. Ну хорин. Так үнэтэй. Өдрөөс гадаа бороо орхоо л ашиг. Наа түрэн гараад ирсэн ч. Салхилаа л байсан. Өдөржингөө өстө сайхан унтлаа. Манай өрөөний охтууд өнгөрсөн 7 хоногт би ч ингэж хичээлгүй юм чи мэдээж унтал өгдөж байгаа шүү дээ. Пэт пад гэстэй ойрол чаралтаадсэн чинь өнөөдөр тэгсэнгүй. Шивэн жиж мэрэл. Би ч юм сарист шүү дээ тий. Бас тэрэн шүү дээ хүн юм 3 хүн ингэ яваад харж байгаа. Тэгсэн чинь амар хөөрхөн. Чимээгүй ингэ явж магаал. Хоорондоо шивэн жиж мэрэлсэн. Нэг нь өдөр орж ирээд надад тас зэрэгцээл унтаад төгсөн. Тэгээ манай өрний 5 нөхдүүд англи хэлнийг сайн бишэлтэй. Тэгтээ амар хөөрхөн нэг юм хичээгээд надтай ингээ ойлголцох гээд амар хичээгээд идэг. Нэг тойлмол ашиглаад Google Translate энэ ашиглаад надтай яриад идэг байхгүй юу. Тэр нь бас амар хөөрхөн санагдаад байдаг шүү дээ.
Тэгээд амар төв хичээл сэтгэлтэй гэх юм уу? Манайхан шиг 10 жилдээ тэгээд бид нар шиг бас л тэгээд 80 жил үздэг юм шиг байлээ. Тэр бас хэлсэн л дээ. Ингээд 10 жилдээ сурдаг. Гэтэ тэр нь зөвхөн юм унших, сонсохт төвлөрсөн тийм аргачлалаар юм бол англи хэлний хичээл ордог болохоор 50 нөхдүүд ингээд ярьж мэрж сайн чадахгүй. Гэтэ ингээд юу яана бид нар ойлголцоход хичээнэ гэж надад хэлж анх намайг ирж авт гэжсэн. Хөрх моостай. Өсөд төлөөр болохоор та чадах шиг нэ гэх юм авчтай штэ. Тэгээ идэх болохоор ганцын идэх цадаж бадаа шал шог штэ. Гэтэ хоёр наа. Өдөржингөө унтцаа. Гэтэ ойрт би жоохон хаардаг байна. Тэнд амар муухай зүтэлтэй. Энэ айгуу гоё юм байна. Аюу таалагдлаа. Амар хөөрхөн цэвэрхэн амттай. Юу ч ялсан биш үү? Ялсан ерөөсөө санагдахгүй. Яг л гоё цэвэрхэн амт. Чажам. Ял цэцнүүрэн амар туртай. Тийштэй нэр юугаа хэлэх юм арчсан шүү дээ. Тэгээ би бас нэг юм ундаа авцсан байсан. Энийг би дээр сургууль дээр авсаж үзсэн байхгүй юу? Амар гоё санагдаад. Энэ болохоор чавга 7-ны юм шүүс ундаа. Айгуу хөөрхөн амттай. Тэгээ бас нэг алимтай тийм харцаа гэж бас бийсэн. Тэр бас амар гоё амттай байсан. Тэгээд өнөөдөр болохоор нэг л авсан. Ингээд хэдий авсан юм бэ ч одоо. Сэндвич, попкорн дахиад цэлцэг, кола, жижигхэн ундаа. 5 юм авсан байна заяа. Нийлээд энэ монголоор 22 мянган төгрөг авсан. Зүгээр дээ. Өдөржингөө унтсан юм чинь. Яг гэдэг. Унтах шиг сайхан юм хаана. Халуун. Сайхан сэрүүх хүрээнд унтчих шиг гоё юм байхгүй шүү дээ. Зя гэт. Нэг ихэр шүүс нь гочих гэдэг. Дотор нь жимстэй. Энийг бас амар олон гоё амтууд байдаг. Би дээр тортыг нийцсэн. Тэрнээс амар гоёсан. Яг гоё ногоо сууж чадчих. Жимснийхэн илтгэрхийнүүд байдаг шүү дээ. Тэд нар амар. Тор, мор, мандарин энтрих бас байгаа шүү дээ. Тэд нар яг юм гоё бүхлээр байдаг. Жижигхэн мандаринууд болохоор бүр ингэ зүгээр хэлсэнд холцсон тэр чигээрээ бүр амар хөөрхөн. Фокуслахгүй. За над дээр яг фокус нь тарчжээ.
Тийм л энэ да. Төлөвлөгөөгүй гоё бичлэг хийлээ. Тэр өнөөдөр шөнө 5 дахь өдөр. Амралтын өдрүүдээ гоё өнгөрөөгөөрэй. Сайхан амарч өнгөрөөгөөрэй. Өчтөр орой Улаанбаатарт цас орсон гэсэн. Тэгээ ер нь дулаахан хувцснуудаа өмсөөрэй. Дулаан хувцлаарай. Хүүтэнд дулаахан л хүн хөөрхөн харагддаг шүү. Ер нь л. Өнөөдөр гинтийн бичлэг дараа дуустал хамт байсан бол баярлалаа. Thank you. 谢谢. 감사합니다. Arigato. Спасибо. Danke. Merci. дараагийн бичлэгээрээ уулзцай. Баярлалаа.